За нэр дэвшиж байгаа чойжилсрын гишүүндээ амжилт хүсэж баяр хүргэж байна. Өнгөрсөн хугацаанд 4 жил хамт ажилласан. Үнэхээр улсын төсвийн асуудлыг манай бүлэг дотор хамгийн сайн мэдж одоо энэ асуудлыг гардаж төсвийн ажлын хэсэгт ажиллаж исэн хүн гэдгийг би бас энд хэлэх ёстой. Тийм ч учраас улсын төсөв энэ сангийн төсөв сан хөрөнгийн асуудлыг бол сайн мэдж байгаа хүний хувьд ажиллаа сайн хийнэ гэж итгэлтэй байгаа. За Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг манай энэ их хурал дээр их ярьж байна. Эрдэнэтээ сонгогдсон манай хоёр гишүүн маань ярьлаа. Би одоо бас энэ тал дээр сангийн сайдаа захиж байр сууриа илэрхийлэх ёстой гэж бодож байна. 2003 оны Монгол-Оросын засгийн газар хоорондын Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааны гэрээг улсын их хурал сойрхон баталсан байгаа. Энэ хууль зүйн актын дагуу Эрдэнэт үйлдвэр ажиллаж явж ирсэн. Тийм учраас та чойжилсрын гишүүн сангийн сайд болохоор энэ асуудлыг бас нухацтай одоо хуулийн хүрээнд яаж явж байгааг судалж үзээрэй. Яагаад гэвэл сайхан бэлэг сайдын үед хоёр ноцтой ийм зүйл явлаа. Нэг нь бол Дубайн гэрээ гэж хийсэн. Бусдаас одоо их хурлаас нууцаар Монголын эрх ашигыг хангаагүй зүйлийг хийсэн. За хоёр дахь нь бол одоо Эрдэнэтийн асуудал бол их бүрхэг байна. Гэрээ хилцээр ямар нөхцлөөр хийгдсэн нь бол тодорхойгүй байгаа болохоор одоо мэдээлэл байхгүй учраас энд хамаагүй ярьж бас болохгүй хаа гэж бодож байна. Хамгийн гол нь энд Эрдэнэтийн асуудал дээр 3 эрх ашиг бол хангагдаж явж ирсэн. Урд өмнө нь ийм эрх ашигыг одоо оюу толгой дээр байх ёстой байсан юм аа. Тэгээд үгүй хийсэн гэдгээр сайхан бэлэг ерөнхий сайдыг огцруулахаар би гарын үсэг зураад энэ Дубайн гэрээг буруу гэж хэлж явж ирсэн юм аа. Тэр 3 эрх ашиг нь бол хувьцаа эзэмшигчийн эрх ашиг. Тэр нь одоо өнөөдөр манай оюу толгой дээр бол 34% нь Монголын төр байгаа. За Эрдэнэт дээр 51%. 51%-ийн хувьцаа эзэмшиж байгаа төрийн одоо хувьцаа эзэмшигчийн эрх ашиг нь ямар шүү нөхцөл байдалтай байна гэдгийг харах хэрэгтэй. Хоёрдугаарт компани үйл ажиллагааны одоо эрх ашигын асуудал байна. Компани үйл ажиллагаа жишээлбэл 90-ад оны хүндрэлтэй үед зэсийн үн $1300 1 тонн байхад ашигтай ажиллаж улсын төсөвт одоо дийлэнхийг бүрдүүлж явж исэн. Өнөөдөр одоо зэсийн үн $5000 хавцаа байхад энэ компани одоо бараг ашиггүй ажиллаж байгаа ийм байдал харагдаад байна. Тэгээд тэрийг одоо сангийн сайдын хувьд мэдээж төсөвт орлого одоо өнөөдөр тасарсан байгаа дээр онцгойлон анхаарах хэрэгтэй. За гуравт нь энэ бол их чухал асуудал. Уулын бажуулах Эрдэнэт үйлдвэрийн хөдөлмөрийн хамт олонны эрх ашиг бас яаж хангагдж байгааг бас анхаарах хэрэгтэй. Бид одоо шинээр гарч ирсэн энэ улсын их хурал манай засгийн газар тэгээ сангийн сайд анхаарах хэрэгтэй. Яагаад би сангийн сайд гэж хэлээд байгаа вэ гэхээр энэ сайхан бэлэг сайд энэ сонгуулийн өдөр ингэж биднээс нууж юм хийдэг нь бол санаатай хийсэн харагдаад байгаа маа. Төрийн өмчийн хороо Эрдэнэтийг хариуцдаг байсан. Төсвийн тодтголоор төрийн өмчийн хороог санаатайгаар үгүй хийсэн одоо харагдаад байгаа маа. Тэгээд төрийн өмчийн хороо байхгүй болохоор сангийн сайдтайгаа нийлжгаад нууцаар энэ одоо асуудлыг шийдсэн байгаа нь харагдж байгаа учраас өнөөдөр сангийн яам дээр энэ асуудал бас дийлэнх нь одоо эрхэн шилжсэн байгаа гэж ойлгож байгаа. Тийм учраас энэ дээр шинэ сангийн сайд анхаарч ажиллана уу гэж хэлмээр байна. Танд ажлын амжилт хүсье.